Чамтай ихэж уулзах ямар сайхан байна. Ингээд түрээд ирдэг чи үнэхээр сайн хэрэг. Надад ч юу сайхан байна. Та бэлгээ цагтаа авч чадхаар боллоо. Зөрөөд ирсэн чил миний хувьд том бэлэг. Чамайг хамаатан садантайгаа холбоотой байхыг хүссэн гэж ээж нь чи хэлхийг сонсоод магна тэнийг эдлэрсэн. Энэ 7 хоног манай зоогийн газар олон захиалгатай байсан ч би бүх захиалгаа зузалжсан. Анхудаа гал өөртөө амралт өгч байна. Ээж их чинь Франц руу явснаас хойш анхудаа. Та надаас болж ажлаа орхигдуулах хэрэггүй штэ. Хэрэгтэй байлгүй яах вэ? Тэр бүл гэдэг ариун нандин холбоос. Сүүлд Парист ирсэн үедээ харьцуулахад таны англи хэл сайжирсан байна. Чамтай ойлголцоход амар байх үүднээс нэлээд хижээсэн. Одоо би чамд эцэг өвгдийнхөө түүхийг төвөггүйх ярьж ядгаар болсон бас үзүүлэх зургийн цомогч үе. Дараагийн удаа Шанхай хотын гайхамшгуудыг харуулж, Чан овогтынханд уламжилж ирсэн дуунуудыг зааж өгнө. Чэн овогтынханд дуу байдаг гэж юу? Баан түрэг үнэхээр гайхалтай юм аа. Та Шанхайд ажилласаа өөр зүйл хийж үзэж байсан уу? Үзэлгүй яах вэ? Тэгвэл та намайг хааш дагуулж явахаа мэдх юм байна. Яста зугаатай байна байх та. Тэг байхаа. Гэхдээ тэрнээс өмнө надад маргаашийн нээлттэй холбоотой хийх ажил байна. Би зочд буудлаасаа гаралгүй таны эрхийг хүлээж бай та. Хэрэггүй. Ийм сайхан өдөр гадуур алхахад яг тохирно. Үдээс хойш гэхэд миний ажил дуусчих байх. Хэлэн цөвөөч нь Бээжин төөрийн жүжигчд тоглолтын хувьд суурлаж өгдөг байсан юм ээ. Маринет байна. Тийм ээ баястай. Чамайг зээдүү маринеттэйгээ танилцуулах боломж гарсан таатай байна. Танилцах таатай байна. Баястай олон жилийн тэртээ манай гэр бүлийн гишүүн болсон юм аа. Харта Ян өвөө Мэйчан имэнэртэй хамт байж бас Яобинтэй хамт чиний ээж. Шабин гинэ. Тийм ээ. Ээж чинь Франц руу нүүж очоод Сабин гэдэг нэртэй болсон юм штэ. Би ээжийн энэ зургийг харж байгаагүй юм байна. Шидэт найрлаг. Тийм ээ баястай. Би мартаг бай. Чи миний хоол хийдэг арга барилыг санаж байна уу? Юу? Нэрээ тийм л дээ. Та хувь тавилангийн бэлдсэн зүйлсээ санаа авч хоол хийдэг. Өнөөдөр хувь тавилан чамайг нааш нь авчирч маринет. Гэхдээ надад орц найрлаганд оруулчихмаар юм байхгүй штэ. Юу хийх ёстойгоо мэдчихлээ. Гадуур жаахан алхмал хувь тавилан надад Эдрениг биш шидэт орц найрлага бэлгэлж магадгүй. Төөрхөө сайхгүй байна уу? Чи хятад хэлж мэдэхгүй шүү дээ. Төөрөхгүй дээ. Гар утсан. Дээр нь байршил тогтоогч бас орчуулгын аппликейшн байгаа. Ойлголоо. Гэхдээ хол явах хэрэггүй шүү. Хэрэгтэй бүхэн ойр хаваас олдох учиртай. Өнөөрөө зоог үнэхээр онцгой болно гэдэгт эргэлзэхгүй байна. Чи Эдренийг шүлгэнд хийх гэж байгаа мó? Яалаа гэжтэй тийхээ. Хоёулаа шидэт орц найрлага хайх зураа Эдрений байгаа газарт очиж мэдчихэд л буцна. Ни хаа гэж мэдхэн гэж юу? Чи хятад хэл мэддэг юм уу? Мэдэлгүй яах вэ? Хваминуудад мэдхгүй хэл гэж байхгүй. Нэрээ тийм юм байна. Дараагийн эзэн чинь ямар хэлээр ярьдаг байхыг та нар мэдгүй шүү дээ. Чи Эдренийг яаж олох гэж байгаа юм? Их амархан. Хоёулаа энд Эдрен тэнд байна. Энэ газрын зургийн дагуу яваад байвал олж чадна. Ядах юмгүй олчихно.